Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл 2023 онд анх Өмнөгөв аймгийн засаг даргын захирамжаар үүсгэн байгуулагдсан байдаг. Ингээд тодорхой зөвлөлийнхөө ажиллах хүрээ ажиллах журмыг бол Өмнөгөв аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан Сорын ганц аймаг бол Өмнөгөв аймаг байдаг. За энэ шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл Өмнөгөв аймгийн гаралтай Өмнөгөв аймгийн нийт Өмнөгөв аймагтар ажиллаж хөдөлмөрлөж байдаг нийт 90 гаруй эрдэмтдийг хамарсан нэлээд томоохон эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааг давхар бас хариуцаад энэ зөвлөл маань явдаг. За энэ хүрээнтэй бид 2023 он инновац технологийн төв Өмнөгөв аймгийн эрдэмтдийн уулзалтыг хийж байсан. За мөн 24 он улсын их хурлын гишүүн эдийн засгийн байнгын орооны дарга Сэдэржин санаачлагад төрийн ордонд Өмнөгөв эрдэмтэд хуранчуулж тэр үйл ажиллагааг Өмнөгөв аймгийн технологийн дээд сургуульд ШТИС маань зохион байгуулж ирсэн түүхтэй. За бид нар 2026 онд эрдэмтдийг алдаршуулах ийм үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ нь бол Өмнөгөв аймгийн засаг даргын тамгын газраас санхүүжүүлж Өмнөгөв аймгийнхаа эрдэмтдийг танилцуулах, за тэднийхэн дээдсээс ард иргэдтэй түгээх, за мөн эрдэмтдийн дээдсийг эргүүлээд сум бус орон нутгийнхаа хөгжилд ашиглах энэ боломжийг бид нар эрэлхийлж Өмнөгөв аймгийн тамгын газраас газрын дэмжлэгтэйгээр Өмнөгөв аймгийн эрдэмтэд Өмнгийн говийн эрдэмтэд гэсэн энэ танилцуулах контентийг эхлүүлж байгаадаа таатай байна. Эрдэмт нь таныг их нутагтаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд.